Австрийн намын эрх зүйн энэ шинжилгээтэй нэрнэ бид нар эхний ээлжид ярьжсэн хүмүүсийн мэдээлэлд тулгуурлахад ер нь фүүсийн тэгш оролцоо энэ чиглэлийн зөвхөн тусалцсан болоо. Энэ өөрнөдөө хэлэхэд манай намын өнөөдрийн үйлчлж байгаа ардчилсан намын дүрм дээр бол анхны ардчилсан нам Монгол гарч ирэхэд анхны шатны байгууллага доо дээр төвшөндөө бол өнөөдрийн хүртэл эмэгтэйчүүдийн оролцоо залуучуудад гээд оролцоо бол бүгд тодорхой хэмжээгээр тэгш төвшөнд явагдаж байгаа. Гэтэл дөрвөндөө аваач код тавиад 20% хүүсийг юу гэдэг. Тэрийг хараад ингээд монголчуудаа хандсан сэтгэлгээ бол шударга хэлэхэд эрэгтэй хүн дараа эрэгтэй хүн удирдахч гэдэг сэтгүүг. Гардаж хийгээд яваад байгаа эмэгтэйчүүд залуучууд байдаг. Тэгээд засаглал бариад өнөөдрийн төвшөнд ингээд эргээд хараад хөндлөнгөөс ч тэр дотор ороод ч ингээд харахад бол нөгөө бид нарын засаглалын одоо үйл ажиллагаанд тэгээд нөгөө практик гэдэг бид нар өнөөдөр гарч чадахгүй байгаа ч юм уу шийдлээ олохгүй байгаа маргаанууд бол энэ чинээс явагдаад байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ чиглэлийн зөвлөгөөд Австрийн намын хуулийн төсөл хэрхэн туслах шийдлүүд орсон боллоо. Тэгээд сая сасмаа гişүний хэлбгээр нэг тухайн нэг өөр намыг самс аль нэг намыг энэ бол одоо Монголын хөгжлийг авч явж гэдэг юм уу бодол тодорхойлно гэдэг юм уу энэ намд би гişүн болгоо сонгоцсон сонголтоо хийсэн тохиолдолд тэр гişүний жирийн гişүний өөр бол өнөөдрийн хөдөлгөж байгаа дүрмээр бол жирийн гişүн татвараа өгөө хоёр бүрттэй байна. Таслах хэрэгтэй тэр бол шийдвэр гаргах төвшөнд бөгөөд тэгээд дон шатны үнцгийн гişүүд гэдэг ингээд гişүүдийн үнэлэх хэмжээнд дээр шалгуур авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр бас энэ шинэ Австрийн намын хуулийн хэрхэн туслаа олсон болоо ер нь намын гişүүд байна нам амьдрч байх гэдэг бол тухайн гişүүний үйл хариуцлага бол татвар тэгээд татвараа айн гормонтогт бас өнчгөө байгаад татвар өгөөд татвараа анхны шатныхаа үйл ажиллагааг явуулж байгаа анхны шатны байгууллагууд бол байж байгаа. Тэнийг тодруулж асууя. Гормонтогоос асуултаа хариулъя. Үүдэн хөрөнгөний асуудал бидний намын нийлтэй хэлсэн. Тэр нийлтэй хэлцүүлгээр одоо энэ парламент суулгах бүх юм болоо үүдэн хөрөнгөө өстой тийм байшин байсан байна. Энэ зөв бодтой амьдралтай бол ардсан нам Монгол ардын нам бол бүгдөө айн болгондоо зарим нэг аймагууд сум болгондоо өөрөө гэсэн намын байштай байна. Тэгэхээр бодит амьдралтай байгаа зүйлийг өгөх юм өсгөх юм болохгүй ийм зүйл байна. Ер нь маш одоо идеальны нөхцөлд юу хүсэж ирсэн бэ гэхээр айн дээр нөө одоо удаанаар нэг намын байргал төр туристик явдаг. Тэгээд намууд нь хичээ авсуулаараа ч юм уу ороод хичээл хэмжээгээр туристик ийм төсвөрөөр явуулсан гэсэн ийм нэг зүгээр санал бол яригдчихсэн. Ер нь энэ 21 намаас цаашдаа парламентд одоо 4-5 намтай болох нь 2 намтай болох нь гэдэг намын хуулийн асуудал биш. Энэ бол сонгуулийн хуулийн асуудал. Бид нар консультаагаар сонгох ёстой гэдэг үг юм. Профессионал хэлмээр ордсон, илүү ордсон парламентд ордог намын тоо нэмэгдэнэ. Одоо бид нар паритет систем хэрэгжиж байгаа шүү. Паритет системийн 48 нь бол мажоритараар 28 намын одоо улс нэг тойрог гэсэн профессионалын сонгодог хэлбэрээр ингээд өөр хоорондоо шилжихгүйгээр паритет системээр явагдаж. Энэ бол холбоо систем бол биш. Паритет систем. Энэний үр дүнд юу болсон бэ гэхээр өөрчн бол голдуу 2 нам гардаг байсан. Мажоритар системд ороход одоо энэ холбоо систем гаргах бол 4-5 нам орж ирж байгаа. Цаашдаа нэгч нам дангаараа засгийн их барьж чадахгүй ийм
적극적으로 실천해 있어요. анда сонгуулийн дараа эсрэг байгууллагыг ийм тэгэхээр бидний хувьд профессионал имплементийг ингээд их хэмжээгээр оруулаад явахгүй эсвэл магистрал системээр байгаа хоёр намын системээр төлөвшүүлэхгүй гэдэг бол сонголтын асуудал. Тэгэхээр одоо манай нандаар бол хариуцлага ирж байна. Ер нь бол цаашдаа яаж төлөвшгөө гэдэг асуудлыг бол энэ одоо манай олон байгаа хоёр намтай нийлээд олонхыг бүрдүүлж байгаа хувьд бол нам ихтэй нийлээд олонхыг бүрдүүлж байгаа бол цаашдаа Монголын хэмжээ бол бид яаж харах вэ гэхээр энэ сонгуулийн системээр бас шийднэ гэдэг мэдж байгаа. Би санхүүжилттэй холбоотойгоор орнотойгоор ашиглалын асуусан асуулт хариулт. Одоо хамгийн их зардал гардаг гэхээр сонгуультай гарч байгаа. Сонгуультай гарч байгаа зардлын хамгийн их нь хаашаа очиж байгаа вэ гэхээр телевиз, сонин, тэгээд шатхууны зардал хамгийн гонигтай өөрийнхөө намын гишүүдэд өгдөг ухуулагч бие төлөөлөгчийн одоо зардал тавьж байгаа. Яг сонгодог болохоор нөгөө дарамжаа хэвчээ сэтгэлээр сууж байна. Намын гишүүн бол сайн дураар татвар төлөх ёстой. Сонгуульд ажилласныхаа мөнгө авах ёсгүй. Сонгуульд ажилласныхаа харин тэр дэмжиж байгаа өмнө мөнгө өгөхөөс одоо манай систем яагаад хөнгөлсөн гэхээр намын гишүүд нь ухуулагч гэдэг үнэлэх аваад яг тэрний дэвшиж байгаа хүмүүсээ цалин урамшуул даваад хэлж байгаа. Энэ өөрөө нийт зардлын дийлэнх эзлээд байгаа юм. Тийм учраас бид нар сонгуулийн хувьд улс төрийн намын хувьд зэрэг явж байгаа нэг санхүүжилттэй холбоотой зүйл нь бид нар хэвлэл төвлөрөх зардлыг хязгаарлаж байна. Ерөөсөө явж татварын мөнгөөр санхүүжиж байгаа хоёр том хөлбөр байна. Нэг нь үндэсний орон нийтийн аяндаа, өөр нь телевиз. Энэ хоёроор намуудад цаг өгөөд энэ хоёроор сусгаа. Улс тарихтын зүйлүүдээр сусгаа хоригдож. Ингийн бол маш хэмжээний зардал биднүүд алга болно. Маш хэмжээний улс төрчид байхгүй. Ийм олон телевиз амьдрахгүй. Энэ телевиз болны нэг улс төрч байна. Тэр ямар мөнгөөр амьдарч байгаа гэхээр эсвэл нэг нь багтдаг мөнгөөр эсвэл нэг нь муундаг мөнгөөр амьдардаг. Тэгэхээр одоо улсын хурд болоод Монголоос очсон төлөөлөгчийн хэмжээ хөвчлөөний байдлаар илтгэл тавиад Монгол 150 орчим телевизтэй гэсэн чинь орчуулсан хүн орчуулсан. Хурдан төрдөөс өмнө орчуулагчаа чи Монгол бол 3 сая хүнтэй жижиг ороо. Чи сая орон албаар орчуулчих болдоо. Залруу гэж хэлсэн. Тэгээ Монголын төлөвлөгөө манай одоо 150 одоо телевизтэй гайхсан. Зах зээлийн хувьд 150 телевиз амьдрах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ бол маш буруу мөнгөөр санхүүжиж амьдарч байгаа гэсэн үг. Бодтой одоо манай зах зээл дээр бол яг бодтой 5-6 10 дотор сайн телевиз ажиллах шүү. Хүн хүчний хувьд боломжгүй, техникийн хувьд ч гэсэн хамгийн онцлог техник өөрөө маш хэмнэлээр хямдалсан учраас уран хүн телевиз аваад тэгээд энийг одоо улс төрийн зэвсэг болгож чиглаад байна. Тэгэхээр энэ асуудлыг бид зориулж шийдэх. Тийм бол энэ асуудал байх болно. Амьдрах чадвар. Дараагийн нэг зүйл нь бол бид нар бас яг энэ араалын хувьд ярилцсан. Сонины хувьд бол сурчлага болоод зөвхөн дааж өгсөн хэвлэлийн мэдээгээр хэвлэлийн хуудасаар сурчлага хувьд хэлбэрлээ байна. Тэгхийн бол одоо нөгөө залуучууд нэр дэвш болцоогүй, эмэгтэйчүүд нэр дэвш болцоогүй гэдэг ийм зүйл байхгүй болно. Өөрөөр хэлбэл хүндрэлтэй яг бас нэр дэвшиж байгаа хүн намайг мөнгөстэй өгөх ёстой байдаг. Нэр дэвшиж байгаа хүн намдаа ихэд мөнгө өгж байгаа. Нэр дэвшдэг ийм буруу систем байна. Тэгэхээр яг үндсэндээ өнгөтэй өмнө дэвшнэ гэдэг чинь хаана өнгөцдөг. Тэгэхээр чимээгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлаар бид залруулж байхгүй болох ёстой. Хэрвээ телевизийг ингээд зохицуулаад, радио зохицуулаад, сонин зохицуулаад гишүүд нь нэр дэвшдээс мөнгө авахгүй байх юм бол энэ сонгуул маш хямдхан болно.